Энэ одоо юу ундааны сав бэ? Хин нуужаар хайчдаг байна. За дотор нь чулуу их хэвтэй. Хэнчэн гуbatагч хотос их хөдөө минь надад ичж зогч хүүхэн мөхөнтэй биш хөнтэй бүчин чаача хөдөөний хөдөөлн яа. За минь цавцнаа тэгэхээр та бүхний харж байгаачлан би яг одоо гол дээр ирсэн байна. Тэгээ энэ удаагийн бичлэгээр та бүхэнд яг юу өрөх гээд байгаа вэ гэхээр саяхан би Facebook ухаж явж байгаад энэ постыг олж харсан байхгүй юу. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах алба гэдэг юм пэйж хуудас байгаа. Тэгээ энэ пэйж хуудасан дээр ямар пост орсон бэ гэхээр бидний хайсан хог өөр алга болдгоо гол горих хөрсийг бохирдуулж байгальд удаан хугацаанд үлддэгэ. Энгийн мэд санагдах нэг үлдэлж байгальд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Харин хогоо зориултын газарт хаях нь энэ бүхнээ сэргийлэх хамгийн ихний алхам юм аа гэж тарж байгаа ийм гоё тунгалаг голны зураг байснаа ингээ их хог хаягдаад ийм болцсон байна. Тэгээ энэ удаагийн бичлэгээр болохоор үүнтэй холбоотойгоор би энэхүү нөлөөллийн арга хэмжээнд нэгдэж байна. Тэгээ та нар маань ч гэсэн энэ чухал үйл хэрэг төв нэмрээ оруулах боломжтой. Яаж вэ гэж юу? Энэ нь маш амархан. Аялж байгаа байгаль орчиндөө ил хог хаягдал үүсгэхгүй байхтал болоо. Жишээлбэл энэ ундааны сав гэхтэл би одоо тийшээ шидэл та. Тийшээ шидсэн. Гэтэ тэр ундааны сав тэндээ байсаар байх болно. Хэдэн жил гэж юу? 100 гаруй жил тэндээ байсаар байх болно. Харин би энэ хугацаанд нь ингээл алга болчихно. Тийм учраас та бүхэн маань байгаль орчиндөө хайртай байж хог хаягдлаа. Битгий ил хаяарай. Одоо угаас ингээд аялал зугаалгын эд сезон орсон учраас хүүхэд болгон аав ээжтэйгээ хөдөө гадаа ингээд тэгээ голын хайжууд, уул модны хайжууд ингээд байгалийн сайхныг бишрээд ингээд амрах байх. Тэгээд байгалийн сайхныг гаахан биширж байгаа шигэ байгальдаа битгий хог хаяарай. Байгальдаа хог хайсаар байх юм бол гаахан сайхан те ингээ гайхшраал ингээл ямар гоё байгаль вэ гэх байгаль биднэрт байхгүй болох болно шүү. Тэгээд ирээдүгөө бодож байгаа бол хогоо битгий л хаяарай. Энэ харалтаа миний энэ яг ард байгаа бол бүр яг Windows дээр байдаг wallpaper шиг байгаа үстэй. Тэгээ ирээдүйдээ 100 жилийн дараа зүгээр wallpaper дээр нь ийм уул тэгээ бодит амьдрал дээр нүл вали дээр их байдаг шиг хогийн цэг шиг хогтой болцсон байвал те бас хэцүү шүү дээ. Тийм учраас одооноос нэг жижиг үйлдэл гаргаж хогоо битгий ил хаяарай. Байгаль орчиндөө хайртай байцгаая. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад тэгээд дараачийн бичлэгүүдээр уулзлаа. Түр зүр баяртай манайхаа. Би өөрөө хогоо мартчихжээ. Нэр одоо хөдөө хогийн сав байхгүй яаж энийг аргалах уу маргалах уу гэдээ асууж магадгүй. Тэгээд хөдөөний бид нар болохоор яг юу хийдэг вэ гэж юу? Маш амархан. Та нарт баг лайв хак заагаад үгүй заяа. Яагаад энэ саунд ингэж чулуу хийж байгаа гэж? Хон мал хариулахдаа ингэж ашиглана. This is Technologia. За тэгээд ил хог хаях юм бол би тэр хааваага газраас чинь олж очиж байгаа да.